Арслан харын төвлөр ардын надмын өмийг нээсэн аавын хүүгийн зол болог барилдаанаар төрийн надмын дэнжиг өндөлзүүлсэн уртын дууны шуран хайгаар уянган нутгийн хан нэрийг гаргасан ухаант бурлуудын сургаалаар ирээдүйн хойчин хүмүүжсэн уянган нутаг жаргалын орон. Сайн уянганы эрдэмийн цараа тавилгүй сарлагын шимээр бэлгсэн тосон буурал хангай үзэсгэлэнд төгөлдөр бүрдсэн 8 нуурын мэлми үйл заяандан удамшсан угулз хэний урлан уянг нутаг мэн үү? Уянг сумын хүндэт зүтгэлтнүүд нэвтрүүлгийн ивент тэтгэгч Баатрин даваад орж захиралтай Gold Magnet хариуцлагатай компани. Хүмүүст үзэгчтэй Өвөрхангай аймгийн Уян сум үүсгэн байгуулагдсны Төвхөн яруу алдарт 90 жилийн ойн хүрээнд тав хүндээ өргөн барьж байгаа Уян сумын хүндэт зүтгэлтэн нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаартаа бид Төвхөн Өвөрхангай аймгийн Уян сумын өндөр настан Түмэн жаргалын Хадиад улан буураагаа өрн оролцуулж байгаа билээ. За сайхан намарж байна уу та? Сайхан намарж байна. За. Өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч одоо сайхан хүүхдүүдгээ нэвтрүүлэгт орж байгаа танд нийт одоо үзэгчдийнхээ өмнөөс нутгийн ард түмний өмнөөс талархал илэрхийлье. Сайхан байна. Баярлалаа. За тэгээд хоёулаа энэ сайхан нэвтрүүлгийнхаа хүрээнд таны өнгө туулж өнгөрүүлсэн ажил амьдрал өөр хүүхдүүд хань ижил гээд олон сайхан зүйлийн тухай бас яриа өрнүүлж одоо энэ нэвтрүүлэг маань одоо бас явагдах хэрэгтэй байгаа. За тэгээ юуны өмнө одоо бас та өөрийнхөө төрсэн газрыг талаар бас ярихгүй тийм. Хаан төрсэн та? Бөмбөгийн зоосхтад. За. Тийм. Зоосхтад газар төрсэн. Таны аавыг хэн гэдэг хүн байсан бэ? Түмэн жаргал гэдэг хүн байсан. За, ээжээ тань хэн гэж юм бэ? Сэдэн долгор гэдэг хүн байсан. За, та одоо ихээс хідүүл байна. Хэд хүүхэд төрсөн гээд? 8 уул. 8 уул. Тэгээд одоо эмэгтэй дөрвийнхэн хамгаан байгаа. За. Тийм. Миний гэрч бол одоо бид хоёр бол ихээс 8 уулаа. Миний гэрч дээр 3 гэрчтэй би болохоор дээр 4 гэрчтэй 3 ахтай. Ингээд 8 уулаа. Манай гэрч бол одоо миний ичи оронд ич болж манайг хайрлж хүндэтгэж бүх юмараа зааж сургаж ингэж эдийн хүртэл явж байгаа. Би игчтэй маш баярлж явдаг. Залуу жоохон байхаас манай эхлээд одоо хатуу социалист хөтөлбөрийн төлөө үргээд манайг хатууч байсан манай ямдэрч би ичтэйгээ хоёул социалист хөтөлбөрийн төндөвдөрчхийн хатууны баригадад хамт эднэртэйгээ ажиллаж байсан. 56 онд манай ах Цэрэндаваах манай энэ төндөвдөрчих тэгэл одоо мөнгөтөөгөө энэ төр нэгдэл байсан би тэгэхэд хүүхэд байсан л да. Нэгдэлд орж тэр цагаас эхлүүлээд манай гिच минь одоо бичтэйгээ ямтарч ахтайгаа одоо хамт байдаг байсан. Тэгэл игч минь зааж сургаж манайг бага наснаас би бол бага наснаас адуунд мөр хангал сургадаг даагнаас ихтэл хангал их сургадаг ийм мэл байсан. Тэгээд игч минь одоо зааж сургаж бид тэгж ажил хөдөлмөрлүүл тийм байдаг гэл ер нь надад бол сайн л их зааж сургадаг байсан даа миний игч. Одоо бол миний игч бол одоо миний ичи оронд игч бол надад их хайртай би чигээ хайрлж явдаг. Багийнхаа сайхан дурсамжаас одоо ярихгүй юу? Одоо мэдээж малж байсан баг танаа хаагуур нутгалдаг байсан. Энэ бөмбөгийн энэ шуран мурангаар л утгадаг. Тийм. За. Багада одоо бас өнгөрүүлжсэн одоо малын бэлчээр дээр л одоо байсан баг та тийм ээ. Тийм, малын бэлчээр дээр жаргалын 4 дугаар ингийн 49 онд сургуульд ороод 53 онд жаргалын 4 дугаар ангид төгсгсөн. За. Тэр үед одоо багшилжсэн багш ангийн хүүхдүүдээс одоо та бас санаж байна уу? Ангийн хүүхдүүдээс ер нь л
байхгүй сүртэй. Одоо дүндээ хөө багшиж ийсэн. Тэр үед одоо ангийн хүүхдүүд чинь хин байсан гэлээ? Олон хүүхдүүд байсан, зашлах гэж байсан, хөрвдлөм гэж байсан, нэлээд бол байсан. Тэгээд одоо ерөөсөн манай ангийн хүүхдүүдээс ганц ч байхгүй. 4-р анги одоо ямар сурлагатай төгсөж явд? Онц сурлагатай төгсөж байсан. Сурлага сайтай. За тэр үед ч одоо 4-р ангийн боловсрал гэдэг чинь нэлээд өндөр боловсрал. Тий, өндөр боловсралтай. 4-р анги онц төгсөж байсан. Багшлах хурлаг авч юу тэр чинь нөгөө багшлуулах гэжсэн үгүй юу таныг одоо тэр үед он сурж байсан хүүхдүүдийг одоо багшлуулахын нэтэрийгээд бас тэгдэг гэсэн. Тий, багшлуулна гэдэг байсан. Тэгээд тий. Та тэгээ яагаад багшлаагүй? Тэгээд авч явуулаагүй малдар гаргана гэдэг малдар гарч. Хантайгаа хэдэн онд одоо танилцж одоо айл гэр болж байсан тэр цагаан он цагаа дурсаад ярихгүй юу та? 54 онд гэр танилцаад 55 онд гэрүүлүүлээд айл гэрүүлээд ийсэн юм да. Тийм ээ энэ нутаг бол ерөөсөө энэ нэвтрүүлгийн гол баатар миний ээж аав амьдрал бидний амьдралтай бол салшгүй холбоотой нутаг байхгүй юу. За тэгэхээр манай ээж аав хоёрын хустай ингэр гэдэг энэ сайхан ингэр байна тийм ээ. За энэ ингэрт бол 1955 онд гэр бүл болсон. Тэгээд 1956 онд бид төрсөн биш үү тийм ээ нэг жил дараа. Тэгээд тэнд одоо тэр Уранбаатар гэдэг хүн намайг их хөрж авсан бай. Тэгээд тэнд одоо өглөө төржилтэй. Тэгээд өглөө төрөө тэр Уранбаатар жоо одоо намайг их хөрж аваад тэгэхэд гараад ирсэн энэ залаа уулын толгой дээр нар төвчээс гэж аахгүй юу. Тийм залаа уулын толгой. Тийм учраас надад залаа уул гэдэг нэр өгсөн. Тийм одоо бидний амьдралтай бол салсгүй холбоотой юм нутаг байна л да. За ханыхаа талаар хэний ингэж хүн байв бас ярихгүй юу тийм ээ? Нямдаржийн төндөөдөрж гэдэг хүн байсан. За та тэгээд айл гэр болоод одоо мал малж яв ямар мал малж яв? Айл гэр бол мал маллаад Бадар нэгдэлтэй эхлээд хойно аваад тэгэл хойно өгчөөл хадаа аваад тэгэл ерөөсөн 4-30 муулыг дөрвөлнгийн малж ийсэн. Үнээс ажээсэн хадаа малж гүйсаж суугаан уянгад зөөжсэн. Адуу малж байсан үе нэг цагаан дурсаж ирвэл танаа хүн ч юмс нэлээ олон адуу малдаг байсан гэсэн танааыг сайн сүү авдаг тэр үед хичнээн одоо гүү одоо саадаг байсан гэж яриул тийм ээ 40-50 гүү заадаг. Тэгээд энэ юм хатан гшууны үгүй биш таримлын гол буусаад суугаан зөөдөг өдөрт чинь тэгээд 50-60 гүүс өглөө гугуун барайл тэгэл сайн болохоор нь гараал тэгэл эхлээ саасаар угаал тэгэл 50-60 гүүг чинь сүүлийнхийн сүүлийнхийн саагаал түрүүнийхийн саагаж илээд л сүүлийн сааман болчихдог. Тэгээ зогсоо зөөгөл гүүсaan тэгэл ороо айргаан бүлнэ. Тэгэл өглөө болохоор айргаа атондоо явахсаа манай гүрдэг айргаан тушаачаал тэгэж ирнэ. Сувгонууд дээр намахтай айргаануудаа тохиол тэгэл тушаачаал тэгэл атондоо явдаг. Тэгээд ирээл гугуун барина. Гугуун өдөрт нь олон гугуй чинь их удаа 2 сар 50 гугуй чинь тэгэл. Тэгэхээр одоо ажил бол нэлээ өрөндөг байж тий. Ажил хийхдээ өрөндөг. Тэгэл ажууд нь олон 12 хүүхдтэй хүн чинь олон жижиг юмнууд дээрээс өнөөдөлийг
хоолундыг нь хийж өгнө, говцос унрын өмсгөж өгнө, хийж өгнө тэгэл зогсоог ажилтаа. Тэгээ юм бэлэн байсан биш тийм ээ. Дэлэн байгаагүй. Түрүүн тэр маань тэр үед чинь давд айлм чавар байсан шүү дээ. Тэгэл хүүхдүүд амсаа гүцэн дэлмэл нэхэлдэн шөндөө нэхэлдэн зүдэрн хүүхдүүдийн анхуусыг хийн. Нэг нь нэлтэн нэг нь оюун. Ажил их байж. Юу. Энэ олон хүүхдүүд өсгөх гэж нэг овоо зүтгэжсэн шүү дээ. Хоолндын бэлтгэж хөө. Тэгээд одоо юм чинь өссөн юмнууд чинь. За эхнээсээ тэгэл одоо нөгөө залаахаас эхлүүлэл бэлэг тэмчээс эхлүүлэл нөгөө тус дороод ирэхээр арай өөр үст. Тий. Тэгэл залаа уусан ягаачгүй тэгэл сургуулиар явсан. 90 оны хэд тусалж ядаагүй. Бэлэгт бол зайлвал өсгөн болохоор нэлээд тусалж ийсэн. Тэгэл бас сургуулиар явсан. Тэгэл ангаахын дунд зөвсгөл ангаахын сургуульд явсан. Тэгэл дээрсэн зодуулан залгаал нэг юм тусуулаад зарим руу өсөө тусуулаад тэгэл нэг үдэлсэн юмнууд л байдаг. Тэгэл өсөөж ирэхээр эмэгтэй хүүхдүүд чинь гоё. Зэрэг намлаа зааж. Тэгэн. Юм чинь. Тэгэл эднэр чинь айлгэр нэг гондагаалгаа зугаараа алгуулсан дэгээс сүулдэ оюулах нь. Эхний бат хоёртойгоо сүултэн төгсөрсөн да. Тэгэл энэ хоёр нь сургууль зэрэг гэж явсан. Тэгэл бичсэн сүулийг оюулах нь болчихсон да. Энэ одоо танах бадрал энэ шурангаар л нутгалж байсан нутгийнхаа талаар бас ярил. Энэ бадралын бүмхээ энэ шуранган гэж ил энэ зам болохоор нөө сайлаа яах гээл энэ хатангуш юугаар мочдаг. Уянга баратал. Хатангуш тармил маримлаар буучдаг. Тийм байсан. За танаа одоо энэ ханчин болохтон зэрэг бас нөгөө малчнаас гадна бас энэ төр нийгэмдээ бас нэлээд зүтгэлтэй байсан байгаа. Тэгээд тэр олон айлчил амжуулдаг байсан байгаа юм шүү. Тийм баригадын дарга мэрэг хийж манаа гүрдэг чинь таа үрдэг чинь үсгийж энэ бадрал баригадаа нэлээд яадаг ажил хийдэг юм байсан. Тэгэл өөрөө завод модон суавн ажилласан хүн байсан зайлвал.
нэвтрүүлгийн Голбаатар манай ээж маань энэ Өвөрхангай аймгийн энэ нутагт төрсэн уян сумын Бадрлын асхтын бөмбөгийн асхтад одоо 1935 онд төрсэн хүн байгаа юм л да. За би бол их хүүнэ. Намайг одоо Төндөөдржин Залаавал гэдэг манай гэргийн бол их хэмж байгаа юм. Бас Өвөрхангай аймгийн зүйсэн хүн. Би одоо 6 хүүхэдтэй. Ийм одоо өнөртгөн айл байна. Хоёр дахь нь одоо манай дүү Бэлэгт. Одоо бас л одоо 5 хүүхэдтэй бас энэ Өвөрхангай аймгийн уян суманд одоо эмчээр тэр дундаа энэ Шурангийн багт бол эмчээр ажиллаж авианыхаа амралтанд хүртэл ингэж ажилласан юм хүн байна. За манай 3 дахь нь Пүрвчлэн маань одоо их хэмч хүн байгаа. Их хэмч мэрэгчлээ 3 хүүхэдтэй тийм одоо Улаанбаатарт ажилладаг их хэмч мэрэгчлээ юм хүн. 4 дахь нь за тэр Бямбатар гэдэг нутаг усандаа Мохор гэдэг алдаршсан Мохор маань одоо 2 бань 1 гохинтой. Тийм за гэргийн нь бол Дулам Жаргалгийн одоо холбооч хүн. Нутаг усандаа уянгийн одоо холбоо маш олон жил ажилласан юм холбооч хүн байна. За дараа нь одоо манай Долгормаа байна. Долгормаа миний одоо тэрний дараагийн дүү бол манай Долгормаа бол одоо бас л 10 хэрээр сургууль солио төгсөөд Улаанбаатар сургууль соёл дүүргээд ингээд одоо бол бизнес хийдэг юм хүн байгаа. 2 хүүхэдтэй. Тий. Нөхөр нь бол манай хажууталтан сууж байна одоо Нямдэрж гэдэг Сэлэн аймгийн Шаамартын одоо хүн байна. Энэ хоёр одоо 2 хүүхэд хүү хоёртай. За энд одоо манай Зоригчлон байна. Зоригчлон маань Долгормаагийн дүү. Зоригчлон маань одоо чи хэдүүлээ 3 тий. 3 ахинтай тий. 3 ахинтай. За манай Дордог нь манай хөргөн бас Өвөрхангай аймгийн уян сумын хөвгөл хүн шүү дээ. Одоо энэ ТБС-ийг Улаанбаатарт энэ уянгайхан бол сайн мэднэ. Ийм хүмүүс байна. Ээж минь бол 12 хүүхэд төрүүлсэн. Одоо тэгээд 11 үлдээ амьдарч байгаа хөргөнбөр ингээд ачцээ маш олон болоод бүгдээрээ сайхан өнөртг амьдарч байна. За дараагийн одоо манай дүү бол Төндөөдржин Болбаатар гэдэг одоо уян усмын засаг даргын хамгийн газарт орлогч ажилладаг ийм залуу байгаа. Эднийх маань 2 хүүхэдтэй. Гэргий чойгож анцсан бас Яхлан Ботгч эдийн засгийн одоо мэрэгчлээ ийм хүмүүс байгаа. За Болбаатарыгаа бас жоохон дэлгэрэнгүй ярихыг хүсэж байгаа. Ягаад гэвэл манай дүү маань 3 удаа иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Одоо аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчөөр бас ажилладаг. Сум орондоо багийн дараагаас эхэлж энэ сум орондоо доктор суурьтай ажиллаж одоо аавынхаа сайхан одоо энэ өдөр замналаар бас удирдах ажил хийж байгаа. Ийм сайхан одоо нутаг орондоо ингэж аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа тэр бахархдаг ийм сайхан гэр бүл байгаамаа. Тэгээд 2 хүүхэдтэй том охин бас одоо ихмж болсон. Тэгээд дараагийнх нь бас одоо компьютер чиглэлээр сургууль төгссөн ийм сайхан гэр бүлүүд байгаамаа. За дараагийн гэр бүл маань манай одоо Баттөгс гээд манай дүү байгаа. Баттөгс маань ээжийн нэг одонгийн хүүхэд байгаа. 1-р одон, 2-р одон авахд Баттөгс төрж ирсэн. Тэгээд ээжийн одонгийн хүүхэд. 1-р одон тий. Долгормаа болохоор 2-р одонгийн хүүхэд гээд тэр үед чинь 8 одоо хүүхэдтэй 1-р одон 5 хүүхэдтэй 2-р одон авдаг байсан. За Баттөгсийг маань 3 охинтой. За Гэргийн Саран туяан сувилагч мэрэгчлээ. За Баттөгс маань одоо ингээд Дархан хотод барилгын техникумыг төгссөн. Одоо манай Сараа бол улсын 1-р төв эмнэлэгт маш олон жил сувилагч хийсэн. Одоо хоёулаа хуваарай бизнес эрхэлдэг. Том охин нь бол одоо Японд бас энэ анагаахын технологийн чиглэлээр бас нэлээд өндөр сургууль төгссөн. Ийм сайхан бахархалтай сайхан гэр бүл шүү. Тэгээд 2 дүүгээрээ бахархаж явдаг. За дараагийн гэр бүл маань одоо манай Болт Төндөөдржин Болт тэгээд энэ жил одоо аймгийн дүүгээ харахгүй шүү дээ. Аймгийн авраг болсон.
Тий одоо яг энэ ээж минь 5 хүүтэй учраас манай гал голомт одоо гэж байдаг. Аливаа одоо айл гэрийн одоо гал голомт үргэлжлүүлэх бол ботхон хүү байдаг. Тэгээд яг энэ буурин дээрээ аавынхаа голомтыг сахиад энэ сайхан мал сүргээ хариулаад ингээд энэ жил аймгийн авраг гэдэг цолыг эрхэм одоо сайхан гэргийтэйгээ хоёулаа авч эднийх маань одоо 4 сайхан хүүхдээ 3 банд 1 охинтой ингээд одоо малчуудмыг үргэлжлүүлж яваа. Бидний энэ сайхан бага насын дурсгасан энэ сайхан хөндийд мал сүргээ дүүргэж яваа. Ийм сайхан дүүгээрээ бас бахархаж байгаа шүү. Дүү нартай хайртай шүү. Тэгээд дараагийн дүү минь Отхон Баяр гээд бас санхүү эдийн засгийн мэргэжилтэй. За нөхөр нь Инх Баяр гээд манай хүчний байгууллагад ажилласан. Тээврийн цагдаагийн газар маш олон жил ажилласан. За эднийхэн хүү охин хоёртой одоо бас ингээд хоёроо бизнес эрхлээд ингээд Улаанбаатар хотод бас сайхан амьдардаг ийм сайхан бахархалтай гэр бүл өнөөдөр хамгийн сууд нар мандаж одоо Улаанбаатар хотоос ирлээ. За тэгээд дараагийн гэр бүл байна манай Батуулдынх байгаа. Дүү минь Отхон Жаргал гээд ийм хоёр сайхан гэр бүл хүү охин хоёртой энэ хоёр маань бас энэ хөндийд одоо мал сүргээ дүүргэж бидний хэлэхэд одоо эдээ цагаагаараа бэлхааж байдаг ийм сайхан гэр бүл энэ одоо бидний бага насыг дурсгасан энэ хүндийд амьдарч хүү охин хоёр нь бас охин нь сурч түүн бас малчуудамтай болж ингээд эдээ цагаагаараа ард олноо биднийгээ дайлдаг ийм сайхан бахархалтай хоёр хөөрхөн дүү маань ингээд гэр бүл болон энэ бас хөндийг дүүргэж баднараа дандаа бас биднийгээ баярлуулж ингэж байдаг хөөрхөн бахархалтай гэр бүлүүд байгаамаа. Тэгээд Отхон дүү маань бас одоо хэдхэн жилийн өмнө бас өөд болсон ингээд эцэг эхээс 12 лаа төрсэн бидний 11 нь өнөөдөр хайртай ээжийнхээ одоо энэ сайхан уян сумын Ахмад Зүтгэлтэн гэдэг ийм нэвтрүүлгийг бэлдэж ингэж орж биднэрийгээ баярлуулж хүрэн гэрүүдтэйгээ ингээд орцож байгаа одоо баяртай байна. За тэгээд энэ олон хүүхдүүдийг одоо ажилд хэр сургаж ирсэн бэ тийм ээ. Одоо тэгээд бас та хоёр чинь бас ингээд хөдөө мал хайжгаар бүгдийн сайхан боловсралтай болгосон байж тээ. Тийм. Бүгдийн боловсралтай. Хамгийн бага нь манай энэ хумбах дөрөвдүгээр төгсөөл гарсан. Тэгээд бус нь бол тэгээд зугаараа сургуулиар сургаатай. Ихтэй сургуулиан төгссөн. Зугаараа сургуулж сурсан. Хумбагыгаа л малчин болгож одоо малчин болгосон. Дөрөвдүгээр ингээс гаргаад хамгийн бага нэгээд малчин болгосны буруу байхгүй бас одоо сум орнотынхаа нэрийг ураг удмынхаа нэрийг гаргаад бас аймгийн авраг малчин боллоо шүү дээ. Тийм. Тэр нь ээж үлэг баяртай байгаа. Тийм. Ажиллагаа манай хумбаг мал маллахтаа сайн. Хотор нүүдлийг хийд юм шиг байна. Хотор нүүдэл хийн. Өөрөө сүрхий ажиллах. Хүүхдүүдийн хөтөлбөрийг өгүүлэхээр аян за ажиллах. Хумбагын манай хумбаг. Аав ээжийнхээ тухай, өөрийнхөө бага насны тухай одоо цаагаар яриа өрнүүлье. За манай аавыг ямдарчин тэмдүүлэр шийдэх хүн байсан. Манай ээжийг Түмэн Нэралын Ядээд болон гэдэг хүн. Ээж аваар маань одоо нэгдлийн ууган гişүүд одоо нэгдлийн юунд олон их ажил хийж биднийг одоо өсгөж хүмүүжүүлж сайхан амьдарч явсан ийм асуудаа. За бага насндаа одоо аав ээж чинь ямар суу дурсамжтай тийм юуг сургадаг хүмүүс байв. За одоо бага наснд аав ээж минь одоо ажил хөдөлмөр мал ах мал маллах гэл их сургасан даа надад. Би 87 оноос их гахуулж малчин болж нэгдлийн гунж авч одоо эдийн хүртэл ингээд сайхан мал маллаад явж байна да. За аав чинь бол адуучин байсан гэсэн. Өөрөө ч одоо тэгээд энэ өргөл дотроо бас мал маллаж одоо энэ малчин амьдралын одоо өргөжлүүлээд явж штэ тийм ээ. Тий. Тэг аав маань тэгээд 87 онд намайг малчин болгож нэгдлийн 15 гунж өгчгөөд тэрнээс хойш өргөжлүүлээд сумын сайн малчин аймгийн сайн малчин цолон төрж мал маллаж явж байна. Аав маань олон сайхан тийм олон өрмөртэй адуу сайхан адуутай хүн байсан. Одоо өргөжлөөл сайхан мөрд сайхан адуугаас гол ингээл явж байна да.
Адууныхаа бэлчээр дуулдаг хүн байсан. Багнаснаас чихэнд хоног шон баригл холоотой дуучин хүн байсан. Миний аваад дуучин хүн миний аваад дуучин хүн Орноморны ганган толгой Өөрийнхөө хүнийг алдаж үзээгүй Онцгийн хайртай миний аваа Олондоо нэртэй дуучин хүн байсан Миний аваа дуучин хүн Миний аваа дуучин хүн Манай авч одоо 1949 онд 60 тийм баг сургууль байгуулсан. Тэр үеэр ч одоо манай аав чинь баг сургууль төгсөөд тэгээ манай аав чинь тэр үед одоо болсон хүчийг хавар энэ тэр байсан учраас багангийн багш бол гэж хэлсэн байна л да. Тэгсэн чинь юу багангийн багш болох вэ? Одоо тэгээд энэ мал хөөе яах вэ тийм ганцаараа тийм. Тэгээд одоо бас ч гэж боловсралтай хүн 4 жил төгссөн тийм. Тэгээд одоо энэ Өвөрхангай аймагт ер нь улс даяар нэг чиглэл өрнжсэн. Тэгээ энэ Жаргалан сум гэж байсан байлээ. Жаргалан сумын Бадрал нэгдэл гэдэг юм байгуулжээ. Хоёр ч одоо 2-3-нд нэгдэл хэдэнд нэгдэл байсан энд Жаргалтын зам гэдээ байгуулсан байгаа юм. Тэгээ Бадрал гэдэг энэ энд. Гэтэ би түүхэн дээрээс харсан чинь Жаргалан сумын Бадрал нэгдэл гэдэг юмыг одоо 10 хэдэн хүн эхлээд нийлүүл байгуулсан. За тэнд нь бол манай орсон. Одоо ерөнхийдөө ах トゥ төрөөс одоо ингийн намайт юм ус бол Бадрал нэгдлийг байгуулжээ 1956 онд. Тийм тэгээд нэг энэ Өвөрхангай аймгийн өрнөл нэгдлийн түүх уян сумын төвчлийн ногоо ном байд юм да чи Баатар уушгүй тэн дээр одоо яг нэгдэл байгуулсан тухай байд юм манайд биэлдэ тэр. Тэгээд тэн дээр манай боловсралтай гэж үзэж байсан байд 4 жил төгссөн хүнийг тэгээд хянан байцаа комиссийн дарга гэж байгаа. Тэр нь одоо юу байсан мэдэхгүй. Тэр оронтооны манд юм байгаагүй шүү дээ мэдээж тийм болгосон байгаа юм. За тэгэл ингээл одоо өөрөөр хэлбэл нэгдэлд одоо зүтгэх одоо ажил манай аав хэлж. Тэгээд манай ээж чинь бас одоо 49 онд сургуульд ороод тийм тэгээд 453 онд төгссөн баа шүү дээ. Тэгээд 53 онд төгсөөд одоо 55 он хүртэл одоо 54 онд манай аавтай танилцсан ч юм уу би тэгээд 55 онд гэрлээд энэ хоёр хоёулаа баг сургууль төгссөн юм уу. За тэр үедээ бол бичиг үсгтэй байсан хүмүүс тэр намын бодлоо тэгээ шийдвэр гэдэг юм уу одоо ойлгож ирсэн болов эсвэл одоо дэмжиж байсан ч юм уу. За ямар ч гэсэн амьдралын одоо айлч өнчгөөс нь үтсэн тийм ээ. Тэгэл тэр нэгдгийг л одоо Бадрал нэгдгийг байгуулахад ингээл одоо оролцсон ууган гишүүн гэдэг. Тэгээд Баатар одоо мэдчихээг үгүй 1900 нэгд хөдөлгөөн яасан чинь 1959 он гэж үздэг шүү дээ тийм. Тэгээд энэ Шагдар Жав гэдэг энэ өрнөл нэглийн дараагаар ирж ирсэн байгаа юм. Тэр нь бол бүгдээ дуулсан мэт. Тийм. Тэр Шагдар Жав гэдэг хүн бол одоо ингэ нэгдэл байгуулсан хүмүүсийг ууган гишүүн одоо баталгааж өгсөн байхгүй. За ийм нэгдлийг байгуулсан одоо Жаргалтын зам нэгдлийг байгуулсан хүмүүс одоо тэгэл Бадрал нэгдлийг байгуулсан хүмүүс ч гэдэм үү тийм ээ. Тэгээ ууган гишүүн мандат гэдэг өгжсэн. Тэгэл одоо тэр үеэс нэг цэглүүнийг одоо байгуулсан хүмүүс юм сахсаар үнэл түүхэнд үлдээх анхны оролдоо харж ирсэн. За тэгээд манай аав чинь эхлээд нэг жил хугацаанд Бадрал одоо манай ээж яриад байгаа нэг хонь авсан гэж байгаа. Тэгээ хонь аваад нэг жил ч юм уу маллсан. Тэгээд манай аав бол ер нь хонь мөн дөрвөн хонь маллах бол хүсэлгүй байсан учраас ерөөсөө адууч үнэлдэ тий. Тэгээд
Атуу аваад өрнөл нэгдлээ. Одоо Бадрал нэгдлээ. Тэгэл Бадрал нэгдлээ атууг аваад одоо хүчин зүтгэж гисэн. Тий. Атуучин байсан. Тэр 1900 оны үйл 61 62 яг одоо юу хэлж чадахгүй гэхдээ 62 оны орчим үйл гэж бодсон л да. Бас одоо улс таяарчин социалистик хөдөлмөрийн төлөө бригадын одоо хөдөлгөөн гэдэг юм өгсөн тийм. За тэгээ уянгад би одоо бас 5 6 настай байсан учраас бүр сандгийн уянгад бол дамбын бригадын хурцтын социалистик хөдөлмөрийн бригад одоо Үүрханга одоо Бадралын дээдлийн чандагтайд адуучдын социалистик хөдөлмөрийн бригад гэдэг түндүүдээр жахлагчтай одоо бригад байгуулахгүй. За тэгээд одоо 10 гаруй хүн одоо та нар мэдж байгаа сүүлийн хөөрхөн нодны бурхан болсон гэлээ Янгиугай тэ Цэрэмпэлгай зэвг тийм ээ одоо хүмүүсийг одоо юугаар нь хэлэх харандын зэвг гэдэг уучлаарай тий. За тэгэл одоо миний мэдж байгаагаар нэлээд олон адуучин гүлгөөгөө энэ төр байсан уу хэн байсан ингээд тэнд байгуулсан юм да. Тэнд байгуулсан би тэрийг бүр залуу байхдаа мэдтгий. Одоо энийг бол маш сайн тэр социалистик хөдөлмөрийн төлөө бригадын мэдэх хүн бол одоо чинь жагдарч игч байгаа юм. Тэгэл усан дагваа гээд хүн байсан шүү дээ. Тэрний тэнд одоо ёстой залуу хүн байсан. Тэрийг одоо байгуулж яасан. Тэгээд чи өөрсөө хувийн одоо өөрсөө хөдөлмөрж ижил. Тэгээд тэр дээр чинь бол хашаа машаа буюу бас эхлээл одоо сумын төв гэдэг юм одоо сумын төв сумын юухаа одоо нөгөө социалистик хөдөлгөөний бригад улаан за нэг контор гэдэг юм тэгээд малдаа хамгаа болно нөгөө адуугны хашаа машаа ингээл байгуулаад тэгээд тэр нь бол дандаа хамтын хөдөлмөр байх. Адууга хамтд нь дийлэлдэг, хамт хариулдаг, одоо хөвөрлөдөг, одоо сургадаг одоо бүхэл тэ аж ахуй одоо тэнд өрнөсөн. Тэгж одоо социалистик хөдөлмөрийн төлөө бригад гэдэг байгуулж ясан манай аав тийм байна. За тэгээ социалистик хөдөлмөрийн төлөө бригад бол тэгэл явцснаа чухам яагаад одоо ингээд байхгүй болсон тэрийг би мэдэхгүй. За тэгээд тэрний дараа манай аав чинь нэг адуутгаал байсан юм чинь. Тийм Бадрал бригадад бол аюургэн гэдэг дарга байсан. Би тэрийг сайн мэддгийг. Тэр аюургэн бол манай аав гэдэг бас их үнэлдэг хүн байсан. Их одоо тооцоо моцоо сайтай манай аавч бичиг хүсгийн чадвар сайтай хүн байсан шүү дээ. Тэгээ Бадрал бригад хэсгийг ахлагч гэдэг юмар ирээл. За тэгэл тэр Бадрал бригадын нэр томьёо нь бол одоо өөрчлөн хэсгийн ахлагч гэж байсан. Дараа нь ахлах тоо бүртгэгч ахлах тоо бүртгэгч гээл тэгэл тэр үед чинь бол Бадрал чинь бол нөгөө сүүлд нь бүх нэгдлүүдийн нийлүүлээд өрнөлт нэгдэл гэдэг юм бол байгуулсан байсан тий. Тэр өрнөлт нэгдлийн одоо бригадууд нь гэхэд Жаргалантын бригад, Бадрал бригад, одоо Төвийн бригад ингээл байж исэн баг 3 дугаар бригад. Одоо ингээл миний аав бол ерөөсөн энэ бригадын нэгдлийн одоо бригадууд бол Жаргалантд ч гэсэн ажиллаж байсан шүү дээ. Тэнд л одоо ажилласан л дээ. Дандаа л тоо бүртгэл одоо би санаж ингээл тэр үед чинь ингэдэг байсан шүү дээ. Одоо тоо бүртгэгч гинөө одоо хэсэг ахлагч гинөө одоо хинж ирээл сонин хэвлэлийн аваад нөгөө тайлан тооцоо моцоогоо ингээл баадганж боогоо. Тэгэл тэр бригадын төв дээр Шагдар Сүрэн гэдэг хүн адуу нэг норм мөрмөлдөг байлаа. Тэр мөрөөсөө шилж унаад ингээл ерөөсөн гараад өгдөг. Тэгээ ийм л ажилтай. Тэгээд манай аав чинь энд одоо зүтгэсэн. Бол ардын хөвсөллийн 50 жилийн медаль гэж анх гарсан байлаа шүү дээ. Тэгээ ардын хөвсөллийн 50 жилийн медаль гэдэг чинь 1971 онд гарч ирсэн юм да. Тэгэл манай одоо урд нь бол тэр социалистик хөдөлмөрийн төлөө бригадын тэр гэж баахан л үнэлэх байдаг байсан.
Тэгээ одоо сайшаал үнэлэх алтан ямар чиглэл баахан үнэлэх байдаг гэсэн. Тэгэл одоо депутат энэ төргээ сумын депутат одоо аймгийн ч гэнэ үү тий. Тэгэл миний их сайн тогтоож явсан бол тэр ардын хувьсгал 50 жилийн медаль гэдэг авч ясан 60-ыг авсан. Авин хатухай ярхад багнас минь дурсойдна Адумал найрнад минер ханхих шиг санагдана Харадл баймар тагадл явмар ярэгин сонсодл чинь одоо нийтлэгэмд ажиллахын зэрэгцээ ийм олон хүүхдүүд төрүүлж өсгсөн байна. Тэгээ та бүгдийг одоо өсгөх гэж энэ эцэг хүний хувьд, эх хүний хувьд одоо яаж зүтгэж яасан. Та нөхдөж гисэн дүүнээ яаж та хүмүүжүүлдэг вэ гэсэн энэ талаар яриа. Энэ чинь одоо маш чухал асуулт байна. Маш сайхан асуулт байна. Тэр одоо би сая аавынхаа нийгэмд хүчин зүтгэсэн тухай ярьлаа. Тэрнээс дутхгүй ажил бол энэ Монгол улсад одоо 12 сайхан аав ээж минь хүүхэд төрүүлсэн байна. Бид нэр бүгдөө одоо аав ээжийнхэн буйнаар тэдний сурган хүмүүжүүл сахиж одоо явсны буйнд одоо бид нэр бүгдөө боловсралтай одоо сайн хүмүүс болсон байна шүү дээ тийм ээ. Одоо нийгэм зүтгэдэг, улстай зүтгэдэг. Одоо би бол дипломат албанд 36 жил зүтгэлээ шүү дээ. 36 зүтгээд одоо гадаад явдлын яамны хатшаагаас газрын дарга элдэс газрын дарга тэгэл одоо онц бүгд бүрэн эрсдэлчин сая би бол онцгой бүрэн эрсдэлчин цолтой юм л дээ. Ингээс хамгийн сүүл Канадад 2009-оос 2014 он сууж исэн та нар мэдчихэж байгаа тийм ээ. Тэгэд ингээд ийм болохонд би аав ээжийн минь гавьяа л гэж үзтий. Тэгээ манай дүүнер ч одоо бүгдөө л сургуулиар явсан. Тэгэхээр өөрсдөө бол тухайлах юм бол 4 жилийн боловсралтай байсан хүн гэдэг бол бас ер нь хүүхдүүдэд боловсралтай болох юм байна. Тийм ээ гэж одоо боддог байсан. Одоо миний мэдх одоо манай ах トゥ угийн хүмүүс бол хүүхдүүдэд одоо ингээд гаргадаг байлаа сургуулиас. Тэр бол тэдний одоо буруу биш л одоо нийгмийн мал сүргийг хариулуулна гэл тийм ээ. Тэгэхэд манай аав ээж бол ингээл сургуулиар явсан. Тэр нь амьд жишээ бий байхгүй юу. Тэгээ онц бүгд бүрэн эрхлэгчийн сайд хүртэл төрүүлсэн. Одоо тэгэл эмчд тийм ээ одоо төрөл бүрэлж барилгачин одоо тэгээд сайн малчин одоо энэ бүгдийг л төрүүлсэн. Энэ бол одоо ерөөсөн тэр нийгэм зүтгэснээс энэ Монгол улсад одоо өрх гэр нэмжин сайн одоо сайн хүмүүжүүлсэн гэж үзтий. Энэ бол одоо манай аав ээж үнэхээр одоо том гавьяа. Тийм ээ? Маш том гавьяа. Идрийн гол минь шугна сүгэн цацлан үдэсэй ичи бурхан минь санагдана санчга усэндэ хронта самчэжмэ хүллэгэдэ санчга хамгийн том эмэгтэй нь болж төрсөн. Тэгээ манай аав ээж бол одоо 12 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн. Бид нарыг боловсрал мэдлэгтэй болгосон. Би бол 1974 онд Уян сумынхаа 8 жилийн сургуулийг төгсөөд
Улаанбаатар хотод анагаах ухааны соёл дунд сургууль гэж миний үед сурж байхад соёл дунд сургууль эмчилгээний ангид орж суралцаад 78 онд төгсөж ирээд уян сумынхаа энэ 3 дугаар бригад гэж түрүүнд бригад гэж байхад 3 дугаар бригадад хуваарлагдаад ажиллаж агаад 86 хүртэл бригадад ажиллаж агаад 86 оноос 90 он хүртэл статистик их баригчаар уян сумынхаа эмнэлэгт ажиллаж агаад 90 онд энэ одоо байгаа уян сумын шуранганыхаа багт ирж ажилласан. Багада ажиллаад өөрөө одоо мотоцикл унж энэ багийнхаа ард түмэнд үйлчилж байгаад нэг 23 жил болсон. Нийтдээ би чинь нэг 33 жил ажиллаад 2013 онд одоо гавьяаныхаа амралтанд гараад одоо энэ нутагтаа ингээ сайхан амьдарч байна. Манай аавын тал бол одоо тэгээ нөгөө уртын дуучин Ида гэж байсан. Тийм. Тэр Чойндон гэж хүний хүүхдүүд манай одоо буур аавын төрсөн дүүгийн хүүхдүүд байхгүй авир мэд гунц гэж байсан. Тэрний хүүхдүүд нь одоо энэ Ида гихч, Сан Чутуу гихч одоо Цэрэн дулам гэж байсан. Эднэр бол маш дууч хүмүүс байхгүй юу. Одоо уянгадаа л ерөөсөө Ида гэдэг хүн бол маш их сайхан алдартай дууч. Одоо тэгээ хүүхдийн арь 30 ач 30-наар нь бол бас л хөөрхөн дуулцдаг барьцдаг. Тэрний югаар манай аавч гэсэн хөөрхөн уртын дуу аялцдаг. Бас юмтай байсан учраас бид нэр бол бас хөөрхөн яхаа хойвоодон тэгээд нэг тийм юу дуулах барих энэ тэр юмд бол бас арайч бас хүнээс тий гоцрохгүй тэгээд нэг хүний дунд явд юм уу тий манай аав чинь бас дуучны удамтай тэгж бодож явд. За ижидээ тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа ижидээ одоо сайхан одоо ерөөлөө үг хэлэв. Тийм манай ээж ч одоо ингээд сайхан 12 хүүхдийг манай аав ээж хоёр ингээд 12 хүүхдээ ингээд сайхан эрүүл сарвал эрдэм боловсралтай бас мэдлэг чадвартай ийм болгож хүмүүжүүлсэн эрүүл сарвал гол нөхсгсний буйнд бид хэдэд одоо ингээд сайхан энэ нэвтрүүлэгт орж ийм сайхан юм одоо хийж энэ уян сумынхаа энэ хүндэт зүтгэлтнүүдийн 90 жилийн одоо ингээд орж байгаа явдалд маш их баяртай байна. Одоо манай ээжийнхаа өмнөөс бүс одоо дүүнэрийнхаа өмнөөс бол маш их баяртай байна. Энийг бол одоо зохион байгуулж байгаа уян сумын болон энэ малчин телевизийнхаа хүмүүст цаашдынх нь ажил амьдрал бүх одоо эрүүл сарвал байхыг хүсэн өрөөж байна. Би чинь анагаах ухааны их сургуулийг 93 онд төгссөн. Тэгээ хүний хэмжээр хаан улдуур эрүүл мэндийн төвд одоо 32 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ бол одоо аав ээж минь малтан сайхан сургаал, аав ээж минь тэр одоо өөрсдийнх нь хөдөлмөрч хичээнгүй. За тэгээд эрдэм боловсралтай байх гэдэг сургаалын бэлэлж аваа байх гэж одоо бэлэлж аваа гэж өөрөөрөө бахархаж явдیں۔ Аав ээжээрээ бахархтیں۔ Тэгээ аав минь одоо дурсахад манай аав чинь зөвхөн одоо баригдын тообор төч юм уу мал одоо маллаад ингээд байх биш маш одоо олон юм хийх ёстой гэдэг өөрөө юмыг зохион бүтээдэг маш сайхан хоол хийдэг дээл хүртэл эсгдэг за тэг хүмүүсийн одоо тэр үеийн судас тариа мараа хийдэг дандаа л одоо манайхд тариа хэлэх гэж байгаа л хүмүүс ирдэг за тэгээ мал одоо хатагдаг тий малын янз бүрийн өвчин одоо батхад хүмүүс малаа хатгуулна тэргээл ирдэг нэлийн тийм одоо биднэрт бол бүхий л одоо тэр хүн нөгөө өвдөгш байх хэрэгтэй гэдэг тэр хөдөлмөрийг л бид нэр аавсаа их сурсан. Тэгээ сүйдснээс хамгийн сүйдснээс аваад нөгөө одоо сүйдсний зуйс эрхлэгч дараа казин нэтер хийсэн л дээ тий. Тэгтээ нэг тийм нэг зохион бүтээх юм хийжсэн. Гараар ингээд үрдэг тэр казин хийдэг. Казины ямыг ингээд эргүүлдэг болгоод эргүүлж ингээд машинддаг юм хийгээд тий. Тэр нь бас эдми цэрийн машин ингээд тий. Тэр мөрийг хүртэл зохион бүтээжсэн. Өөрөө тэгэл ер нь мужаан дархан гэртээ сайхан ширээ хийж тавина. Тэгэл тавиул галтгооны хэрэглэл модоор хэмээн төмрөөр юм хийн. Гарын урд уй сайтай тэгээ дөлгөөн бид нар хизээ цагандаггүй ээжээс хүртэл дандаа өмөрдөг тэгээ хоол их дуртай ээж дөрөв дандаа тийм төрөл бүрийн хоол хийжээ хүүхдтэй ингэж аавыг ирэхээр бид нэрстэй айгүй сайхан амттай хоол хийн гэж аавыгаа их баярлаж хүлээж авдаг тийм л одоо бид нарт тийм үлгэр дуурайлсан тийм сайхан хүн байсан юм аа миний маа.
талын төмөн жаргалаа ингээд бол нутаг хучимда айл авир ажил төрлөөрөө нэртэй юм сайхан хүмүүс одоо энэ оюун нутагта Бадрал барига жаргалан төр баригад одоо шуурны хөндөдөө ингээд өнөртгөн сайхан айл гэр бол болон ингээд амьдарч идэг юм аа. За манай ээж бол эзэн ажилласаа хөдөлмөрч хүн. Манай ээж минь одоо 18 төрж 12 хүүхдийг одоо өсгөө хүмүүжүүлж хөлийн дөрөнд гарын ганцхан төргсөн ийм хүн байгаа юм. Манай аавтай одоо 18 настай байхдаа хань гэр бүл хожтой гэрэлсэн юм байгаамаа. Тэгээ би бага насндаа хийжээг боддог байсан. Энэ ээж хүн ер нь унтдаггүй юм байна гэж ингэж боддог байсан. Унтахтаа ажиллаа хийгээл байж яадаг, өглөөс ирэхэд хэдий боцоо ажиллаа хийгээл байж яадаг. Тэгэхээр ээж гэдэг хүн бол одоо энэ унтдаггүй юм байна гэж одоо хүүхдийн гинэ хонгорно зангаар ингэж одоо боддог байлаа. Түүний адил одоо энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлж хөлийн дөрөнд гарын ганцхан дөргөж мэдлэг боловсралтай юм болохын төлөө манай аав ээж минь одоо ингэж зүтгэсэн юм хоёр юм байгаамаа. За тэгээд ээж минь бол одоо 87-8 хүрж байна. Одоо нагас 60-д бол бидний өсөж хүмүүжүүлэх гэж одоо сайхан хүүхдүүд нь бүгдээрээ дээл боловсралтай 10 одоо байгаа 11 хүүхдээс нь 8 одоо дээл боловсралтай хүмүүс байдیں۔ Тэгээд ээжийг бол одоо хөдөлмөрч айл авир сайтай гэдэг нь бол нутгийн зан олон бол бүгдээрээ сайн мэднэ. За замд хүн ороод ирэхэд орой жил нэг ялс нэг шүл хийгээд өгдөг. Нэг тавхтай өрмөр хайлгам хийгээд өгдөг. Орсон гарсан бүхэн дундтаа устай. За ийм л хүн юм ба манай ээж одоо тэгээд энэ өндөр сайхан наслаад ачцээ 30 үзээд ингээд сайхан явж байна да. Аягхан сайхан уулуудаа гэж ангаж цангадаг ээж минь амттайхан хоолон идлүүдээ гэж араас нь өрсдөг ээж минь аминчхан бүгдийг гүйцээгүй гэж ил бодож алагхан зүрхэн шаналан зовоодог ээж минь авдаг даваан өндрөө гэж намсгаж суудаг ээж минь гаталдаг усны гүнзгий гэж нэмгэлж гатлагдаг ээж минь хатуу хөтөгийн зөөллий гэж зүдэрч хайлган ойлгон сэтгэлэн дэвсдэг ээж минь таних хин тээж гэж танил суулж суунаа ээж минь зүйтэй зүргүй хоёрыг гэж зөвлүүлж яриулнаа ээж минь олонтай буянтай явуулъя гэж илзүүтгэж өөрийгөө мартан үйлэн цайлгадаг ээж минь ойлжигэмээ нойлгос багадамаа уйрчгэмээ сэтгэл гомбрамаа хайрдаче хамта байлда зурасларе тэгэхээр одоо таны энэ сайхан хадмуудын талаар бас энэ өнгөрсөн 90 жилийн хүрээнд одоо нэвтрүүлэг одоо хийгдэж байна. Тэгээ та бас энэ айлын одоо бас хөргөний хувьд одоо бас хадмуудынхаа талаар ажил амьдралын талаар бас бодж үзүүл ярихгүй тий. За манай хадмуудчийг сайхан би ч одоо энэ Төндөв дорж гэдэг айлын дунд хөргөн нөгөө. Тэгээ бид нарын амбулд ороод одоо бас 30 гаруй жил болчихгүй тий. Энэ хооронд ч эднэрийн зан харилцаа бүхэл юмыг л мэдэж хамтран амьдарч байна. Манай хадмууч нь хөргөн бэргүүдтэй ихээлтэй янз бүрийн зам байхгүй. Маш олон хүүхэд төрүүлсэн 10 гаруй хүүхэд төрүүлсэн 10 гаруй хүүхдүүд нь одоо хэдэн сайхан цэцэг шиг сайхан охтууд байна. Цэврүү шиг сайхан эрчүүд байна. Энэ бүгд ч одоо бүгдөө сайхан эрүүлэн саруул сайхан аж амьдрал нэг сайхан яа төвшин явж байгаа. Амьдрал хамгийн гол нь амьдрал нэг сайхан явж байгаа. Олон үр хүүхдүүд төрсөн. Одоо тоогоор бол хэлэхэд хэцүү хөө. Тийм өнөр өтгөн болсон. Ийм сайхан гэр бүл гомаа. Хатан ээжийн талаар бас ярил. За манай хатан ээж ч одоо бүх насаараа л энэ мал дагаж сайлсүүтэй нацалдаж энэ сарлагын буйныг их хүртсэн. Адууны буйныг их хүртсэн. Дээр үедээ манай хатан авч адуучин байсан. Өглөө өнөө адуугаас хагаал гараал орой болтол ингээл зилээ дамжаал
тэгээ саасаар яваад орж ирдэг байсан гэл өөрсдөө ярьдгийг би бол тэрэнд үзэж хараагүй. Ерөнхийдөө тий малын буйнаар л байж байгаа тийм сайхан хөгжчүүд байгаа. За ээжтэй бол ахтай олондоо сайхан ирүүлэх хөлөөл те. Гэхдээ одоо тэгээд ер нь бол бүгдээрээ сайхан энэ малын буйныг хүртсэн. Энэ нутгийн буйныг хүртсэн. Үнэхээр сайхан гэрүүл байгаа. Тэгээд цаашдаа олон мөнөрөгдгөн болж ээж маань урт наслаж хамгийн сайхан жаргаж явах болтугал гэж хэлье. Би одоо 5 хүүгийнх нь одонгийн хүү нэгдүгээр одонгийн хүү Батөгс гэд байгаа. Батөгсийн гэр бүлийн хүн байна. Бямд Доржин Сарантя гэдэг намайг. Би одоо энэ сайхан өргөн өнөртгөн хүүхдтэй айлд бэргэн болоод за 1997 онд анх уян сумын нутагт ирж байлаа. Тэгээ одоо манайх бол 3 хүүхэдтэй өнөр сайхан амьдарч байна. Ээжтэй ингээд үр хүүхэдтэй сургаалаа хайрлж өшөө урдудаа наслаарай гэж юу өдөө. Ээжтэй хайртай шүү. Одоо бидний чинь бирүүдийг одоо өөрийнхөө хүүхчгэл хайрлж явдаг. Ээжтэй маш их баярлж явдаг, талархаж явдаг шүү. Ээжтэй маш их хайртай шүү. Урдудаа наслаарай ээж минь гэж хэлье да. Тоонон дээр нь нар туссан гэрэлт заяа. Тогоотой сүмдэн тостаасан буйнд заяа. Таван хошуу эрдэнийн сүргэмэн өөдөө заяа. Тал хангай гойгруулсан малчин заяа. Одоо хачин болж одоо усын сайхан нутагт ажиллаж амьдарч байна. Тэгээ буурал авахаа ээжийнхээ талаар энэ удам хугацааныхаа талаар сайхан бодж өгдөг зүйлээ бас ярихгүй тийм. За би буурал ээж аваа хоёрынхон 2 дахь хүү Бямд Доржин Эренчин дэрждэг байна. Тэгээд энэ сайхан нутагт төрж өсөж эдийн зэрэгтэй сайхан амьдарч байна да. Буураажийн талаар буурал ээжийн талаар. Манай буураач чинь болохоор өглөө эрт тусан тэгэл 40-50 үнэ ганцаараа шахуу саагаал тэгэл өглөө эрт тус тоогоо нэрэл тэгэл бид нэр ч өглөө 4 мөрөг байл хар өрөөр өхөр мал авраалгаал тэгэл малч ухааныг сургасан ажил хөдөлмөрөөр юм бол манлайлж байгаа тийм л үнтэй. За өөрийнхөө одоо бас удам дагсан малч нь үү тийм ээ? Удам дагсан малч. За тэгээд бас буурлаа ээжийн талаар одоо бас өөр сайхан зан чанарын талаар яриул те. Тийм манай буурал ээж чинь болохоор хөнгөн ажилч хөдөлмөрч сайхан хэнийгч ороод ирсэн сайхан зантай тийм хүүхэд шиг цагаан сайлган тийм л үндэ. За 12 хүүхдээ бол их сайхан одоо нөгөө биендээ ойр дотн шалтгаангүй биендээ орж гардаг, найрсаг, эвтэй өөр хүүхдүүдийн дандаа зам болгон одоо хотод байсан ч гэсэн өвөө эмээ дээрээ амарч одоо Монгол ахуйтайгаа ойр байж их зүйлийг суралцаж дандаа хүүхдүүдээ ойр байлгаж чи тэднийдээ очиж байнга одоо бидний оюутан байхад бол байнга тэдгээс чи тэр ахыд амралтаараа заавал тэр ахыд очиж шүүгээд тэгэхээр ингээд эвтэй найртай одоо бие биентэйгээ ойр дотн байх тэр сайхан зан чанарыг одоо өвлүүлж тэгж сургасан нь одоо биднэрт ч гэсэн ялгаагүй одоо бид нар бол сая 54-өлээ уулзахдаа одоо бид нар ч гэсэн өвөө эмээ маань ингэж өөр хүүхдүүдээ
ойр дотн өсгсөн юм чинь хүүхдүүдээ одоо бүгдээрээ байнга уулзуулж дандаа зундаа нэг уулзаж бүгдээрээ төрөл сарнаа мэдэж ингэж юугаа уламжлуулж бас явах юмсан гэж одоо бас сая сайхан ярилцлаа. Тэгээд маш сайхан олон сайхан зан чанарыг авч бид нэр бахархаж хүндэтгэж одоо тэр хичээж бүгдээрээ амьдрах ёстой гэдгийг бид нэр бүгдээрээ одоо ухамсарлж амьдрдаг штэ. Тэгээд буураа ижтэй зориулаад нэг 8 мөр зохиосон байгаа. За энэ биений эхлэл минь энгүй хөдөлмөрийн баатар минь сүү өргсөн ерөөл минь сүсэг биширлийн эзэн минь залбирч мөргөх дарих минь зам засах сүүн цацал минь гэдэг 8 мөртийг доднон зохиосон юм аа. За тэгээ буураатай сайхан ирүүлээ. Тий, за буураа ижтэй тэгээд урт удаан наслаж улам өнөр өтгөн болж одоо манай буураа ижийн хувьд бол 40 үзэх гэж байгаа. 5 дахь үеэ үзэх гэж байгаа. Тэгээд 5 дахь үеэ үзээд улам өнөр өтгөн болоод биднийхээ хажууд урт насалж удаан жаргаж хамтдаа сайхан байхыг санал гэж хүсэж байна да. Удаасан сайхан удам ухсааны хүний хувьд удаас бас энэ буурлуудаагаа юу гэж боддог удам ухсааныхаа талаар бас ярихгүй дээ. За баярлалаа. За өнөөдөр өстө сайхан өдөр байна. Тэгээд Төндөв Дорж гэдэг хүний 3 дахь хүүхэд буюу Пүрэв Чулуун гэдэг хүний 3 дахь хүүхэд байна. Тэгээд инх төвшингийн урангуй дээрээ нэг эгчтэй доороо 2 нэг дүүтэй. Тэгээд бид гурвын нэг онцлог нь болохоор бүр хар багаасаа бурайж бураа хоёр дээр бүр хамгийн удаан цуг байсан хүмүүс нөхгүй юу. Тэгээ бүр ингээд бүх л одоо нөгөө гарын одоо үзүүртэн гэдэг юм уу те бүгд одоо нөгөө нэг ажил амьдралд нь тусалж ирсэн. Тэгээд тэр ч утгаараа бүр илүү нөгөө дотно бүр илүү тийм нөгөө бус ач зээнараас илүү тийм дотно болохоо тэгээ одоо хүртэл би ингээд буураагаас ерөөсөө салж чаддаггүй. Тэгээ зам болгон ирж буураа дээрээ амардаг. Тэгээд манай буурайж бураа хоёр бол бүр туйлын бүр мэдгүй их туйлын бүр гайхамшигтай сайн хүмүүс байсан гэж би боддог. Тэгээд тэр хүмүүсийнхээ ачаар өнөөдөр би ингээд үдийдээтэй ингээд сайхан яваа маань тэр одоо буурайж хоёрын маань гавья ач гавья. Тэгээд би бүр буурааныхаа бүр хамгийн хайртай зэ охиннөөсөн. Тийм тэгээ одоо би болохоор 4 хүүхэдтэй. Тэгээ нөхрийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Тэгээ манай буурай ээж бол одоо нөгөө
жинхэнэ нөгөө ажилсаг шоргоолж гэдэг шиг тийм хүн л дээ. Тэгээд тийм хүний дэргэд өссөн, тийм хүнээр нөгөө одоо үлгэр жишээ аваж өссөн болохоор ер нь тэгээд тэр хүний нөгөө нэг нэр хүндийн юу яачихгүй алдахгүй юмсандаа гэсэндээ их л хичээж амьдэрдэг да. Ер нь тэгээд ах дүүнэртэй ч гэсэн ер нь тэрийгэ маш их харуулах юм. Би ер нь энэ хүний үр сад шүү. Энэ хүний үр сад учраас би тэ муу явж болохгүй шүү. Муу ерөөсөө байж болохгүй шүү гэдэг утгаараа би их хичээж амьдэрдэг. Тэгээд 4 хүүхдээ ч гэсэн ялгаагүй их одоо хүний зэрэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэж одоо тэр хоёрынхоо өмнө амлая. Тэгээд та хоёрынхоо өдий зэрэгтэй болгож өссөн тэр ач гавьяаг чинь үргэлж үрд мөх санаж явах болно гэж хэлээ да. Тэг өнөөдөр маш сайхан өдөр байна. Ах トゥ ураг төрөл хамаатан садан үр хүүхдүүдтэйгээ энэ сайхан наалгаар өдөр ингээд бүгдээрээ ингээд байгаадаа маш их баяртай байна. Энэ 12 хүүхдийг сайхан их дээд сургууль сургаад бүгд одоо улс нийгэмдээ бас алдартай сайхан мэрэгжил эзэмшээд гадаад дотоодын одоо бас төлөөлж одоо бас Монгол улсаа бас төлөөлж одоо энэ хүмүүсийг одоо та хүмүүжүүлсэн байна шүү дээ. Тэгээд тэрний одоо хүчээр бас та хүртэл Далай ламтай хүртэл уулзсан байлээ шүү дээ. Тэр сайхан сэтгэлээ. Манай залуу бол энэ тэгэхэд элчингээр сууж ийсэн. Тэгээд манайгаа бачаад тэгээд Далай ламтай одоо энэ зургууны жаваа. Тий. Далай ламтай зураг авахгүй болж Далай ламд мөргөж ингэж ийсэн. Бараг цаг шугуу хөөрсөн юм шүү дээ. Ярич өөрөө зайлуул. Тэгэл дэрэгдээ байлгасаа зураг мургавал. Айдсан байсгүйл таримдал ингэж ийсэн Далай лам. За хүүхдүүдийн одоо бас хүүхдүүд ач зээнэр бас одоо сүүлийн үед бол одоо энэ бага энэ залуучууд бол бага наснда их ирж эмээ өөр дөр ирдэг багсан байх таа. Зөндөө дэрээсин хүүхдүүд эдгээр чинь тэгэл цугаараа сургууль соёлаараа явж тэгээд ирж орно хүүхдүүдээ өөрсдөө үндсэн жижиг юм хашааж явчихна. Тэгээд тэдний чинь бас бооч үзэх гэж байна. Тэгээд нилээд хөвдөжсэн. Цугаар 90 сар бол байжуулах гэдэг. Тэгэл авчихсан санаа уйлал унжаалаар ундаа шигээл тэгэл өөрсдөө юмнуудыг одоо сайхан том залуучууд бүсгүйчүүд болсон. Одоо тэгэл том залуучууд болсон. Цугаар том залуучууд ерөөсөө жижиг юм гэж байхгүй болж байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг зээний одоо ач нарын хүүхдүүд тэгээд өнөөдөр ингээд их олоол bay шүү, сайхан bay шүү. Яа олоол сайн олоол. Тэгээд ач нарын хүүхдүүдийн ач нь бас бага шүү дээ жижиг юмнууд. Тий. Тэгэл дөрөв. Өнөөдөр сайхан хүүхдүүдэд хараад байж их сайхан байна уу? Тий, тэг гоё. Өөртөө баярлалаа өнөөдөрт гоё гай. Сэтгэл санаа зөөдөн өргөл. Би тэгтээ хүүхдүүдийг хүчээр вишин тэгэл ерэн тэмээ тэгээд тэглэнглээгээд орлоо чарлаад байдагчгүй. Яг хүүхдүүдийнхээ байрыг хараад эдгээр чинь тэгэл өөрснөө хумсартай овоодож ирэхээр надыг зориулуулахгүй өөрснөө ажлуудлаа мэдээд ийсэн. Тэгэл хоолунд 30 сарын бэлтгэс биш тэгсэл сууд. Шорон гахаа жилийн өвлийн ад сарын 25-ны бэлэгдсэн өдрөө гэсэн байна. За ямарсан би 90 жил одоо амжаагүй л үү дээ. Тэгээд ээжтэй ерөн захиа бичих зүйтэй юм байна гэд би бичсэн юм аа. Ээжийн одоо тухайн миний сэтгэл учраас би уншиж тийм ээ. Тэгээд хайртаж түмэн жаргалын адиадлам танаа. Ангир уургаан шимүүлэн өсгсөн ачит сайхан ижим амархан сайн сууж байна уу. Зулай дээр нь би ахын бол төрсөн 11 дүүг минь хамт өвчин зовлонгүй 90 сарвал эрдэн боловсролтой хүмүүс болгон хүмүүжүүлсэн элбэрлэлт их таныга санах бүртэн ачиг шин хариулж чадсан болов хэмээн үргэлж би боддгоо. Зуухны амаар сүүдийн ас галын гэрэл ижимэн та намайг бүүвэлэн буйг анх би сонсож энэ ертөнцид
ирснээ мэдэрсэн тэр цагаас хойш даруй 64 хавар өнгөрчээ. Зилэлсэн унагны нуруу гүдс харагдах өндөр их ногоон дундуур ээж минь та аавтай нэгдлийн гүсахаар уусан ороод алдардагсан бяцхан байжээ би. Чангал татсан 4 жил дүүрэн унаг удамжин харагдаг байлаа. Балчир надад. Ээж минь та 20 иргэн хонгорхон наснда жаргалан цамын баг сургуулийг төгсөн шинэ үсгийн багш болох боломжоор орхиж адуучин ирэн гэргий болон их амьдралын их замд шулуутсан гэдгсэн. Хот газар одсон буурлаавын минь мал сүрэг бас албан журмын дийлхэ барьж Бадрал нэгдлийг аавтай хамт байгуулсан уян суманд 40 гаруй жил хөдөлмөрлсөн ижи таныхан агуу хүчтэглэр бахархаж явдаг шүү үрсэн. Бадрал нутгийн чандгатай хэмээх газар адуучны эсрэг хөдөлмөрийн төлөө барьгаад байгуулан 20 ерхийг тэргүүл од шиг галзан явахтаа гүн сам хооронд сүүн заваадаар урлагийн тоглолт хийхээр жавтан одоод ирэхэд чинь дотн содон үнэрт хөлгийн мордын хөлс өнөө хүртэл хамар цорих шиг болох юмаа жимэн. Өглөө сэргэд хүүхдийн тоогоор үрсэн дагшинд шаргалтан байдар сарлагын амтд өрмийг тамшаалан ижимийн сүйтэй хүрэн хайнган сайхтаа дуудахыг хүлээж нялхс дүү нартайган дагшаа бэлтгэн суудгсан. Хүрэн хайнгийн сүх таамын хүрхүр цаан бидний аяг дагшинд юулэхэд амаа олохгүй залгилдаг асгаж зүтдэг байсан дүү нарын минь насан багын дөрх сэтгэлд нэгнээ бууж байна. Өвчин зовлонгүй өсгөж хүмүүжүүлсэн ажид ихтэйнийг агуу ухаанд биширч сунаа. 12 хүүхдээ ардын сургуульд оруулж эрдэн боловсролтой хүмүүс болон хүмүүжүүлсэн бурхан ухаан ижи аав хоёрт минь заяажээ. Чагрын орны нийслэл шин дээлийн хотод намайг ажиллаж байхад 2004 оны хавар дээрхийн гинтэн 14-р далай багшид гэр бүлээрээ бараалгаж сургаал айлдуу сонсож явснаа санаж байна уу юм та. Тунгалаг царайд нь атраас ууаагүй дээрхийн гинтэн айлдаж яриа хөөрөөр нүс сухтан амьдрал үүсэхт нь асуухад эгээтэй сургуулийн сурагчиг дуржигнуулаа ярихад хүүн биширч бас алдаа мадаггүй өгүүлбэр орчуулах гэж хэрэндээ сандарч байж билээ. Азар онгоцон оройцсон далай багш бидэнтэй цаг хүрээ тухтай ярилцаж боломжтой болсон юм. Дээрхэн гигантын энгийн сайхан ярийн дундаа ээж таны гарыг байн атгаж миний их ийм л хүн байсан хэмээн сүр салдаж суусансан. Далай багшид эхийг нь санагдуулсан чухам хүү дарих таам шүү. Үүнээс хойш 16 хавар өнгөрсөн байх шүү гэж юм. Хайр таамын 85 насны сүйдэр зоолож бүгдээрээ сайхан баяр хөөр болон тэмдэгсэн билээ. Хувьтай хүн хулган жил үздэг гэдэгдээ ижим. Одоо ижим та шурангийн хамрын үйлжэндэн сар шинаа өнтэй өгтөж үр хүүхд ацээргээ хүрээлүүлэн суугаадаа. Үг болдож өхөр холдлоо ижим. Шүүгэн төвчин дарагдаж чин хуучин хаврын сайхан цагаар ижи тандаа очиж золгоно. Тэгээд эцэг их минь буюу насан багийн дурсамжиж та хоёртой зориулан бичсэн номоос олон дурсамжийг сэргэн тандаа уншиж өгнө. Уян сумын шурангийн хөндий олныг ундаалдаг ангийн гол намайг үлгэрсэн хустай ингэр тэр өндөрөөс чанх их сүмбэрлэн харагдах залаавал таны сууга хаврын үйлж ижигийн байсанууд яагаад байна? Дарих тандаа сүгдэн мөрөмөө том хүчнэ гэд 17 дугаар жирны шорон хаажилын өвлийн адгсар 25-ны бэлэг сайн өдөр Улаанбаатар.
эхлэл минь энгийн хөдөлмөрийн баатар минь Сүргсэн ерөөл минь сүсэг хөшрөлийн эзэн минь ээж минь үлээ. Ээж дандаа хайртай шүү. Тэгээ хайртай ээж минь 12 хүүхэд тээд төрүүлж ачлалтай сайхан ээждээ одоо энэ өдрийг зориулж өнөөдрийн сайхан цэнгүүний арга хэмжээг сэтгэл гарган тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ ээж минь биднэртээ урт насалж улам олон жил амьдрахын үзээтэй сайхан өрөөлийг өөр хүүхдийн зүгээс нь дэвшүүлж байна. За ингээд ээждээ энэ одоо хүндээд энэ сайхан цусландаа олон жил одоо өр хүүхдтэйгээ зуны дэлгэрт цагт өвлийн хөтөн намрын сэрүүн хаврын сайхан цастай өдрүүдэд олон хүүхдэд тойруулаад үр ачсаа зээгээ тойруулж одоо сайхан одоо энэ нутагтаа олон жил амьдраасай гэж хүсэн өрөөгөөд өр хүүхдүүдийн зэгээс зөөврийн сууцыг бэлгэлж байгаамаа. За тэгээд энэ зөөврийн сууцыг одоо хайртай ээжтэй гардуулъя. Тэгээд ээжигээ одоо бидний дунд гарч ирнэ үү гэж урьж байна. За тэгээд одоо энэ хорон зугалсан сайхан үр хүүхдүүдтэй энэ хүмүүстэй сайхан ерөөлийн одоо үг хайрлаач та. За одоо энэ манайгийн гэж та нар сайхан гэж ирж ингэж миний сайн сайхныг энэ үр хүүхд та нарын ингээд баярлаад өнөөдөр баяртай ингэ сайхан баярлж байна минийхөө одоо нэг баяртай ийм сайхан баяр юу болж явах ч одоо би одоо баяртай өдөн уртудаа насалж удаан жарган та нар өөрснөө элбэг урт насалж удаан жаргаж элбэг байцгаагаараа гэж юу яа нэгөө. За баярлалаа. Ерөөл Баторч болдог. За тэгээд одоо бас манай нэвтрүүлгийн бас урилгыг авч өнөөдөр сайхан ярьцлага өгж үр хүүхдүүдийнхээ сайхан тэр одоо ач үений талаар бас сайхан харуулсан таньдаа бас сайхан нэг хүсэн өрөөё. Тэгээ нутгийнхаа нийт ардын өмнөөс эрүүлэг саруул сайхан бүхнийг хүсэн өрөөё. За эрүүлэг саруул сайхан та нар үр хүүхдийнхээ сайныг үзэж өрөмбөрнийх хурдан гүцэж яваарай. Та нар энэ хүүхдүүд мэдөө. За баярлалаа. Таньда хамгийн сайн сайхан. Хамгийн сайхан. За энэхүү одоо эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа Уян сумын хүндэт зүтгэлтэн хэмээх энэ сайхан нэвтрүүлгийн маань өнөөдрийн хойморд Өвөрхангай аймгийн Уян сумын өндөр насны түмэн жаргалын хадиад улам буурал маань одоо бас оролцлоо. Тэгээд нийт үзэгчид нутгийнхаа ард иргэдийн өмнөөс одоо эрхэм сайхан бууралдаа 100 насалж 6 таяг тулаарай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлж одоо энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Арслан харын тахилаар ардын надмын өмийг нээсэн аавын хүүгийн зол болог барилдаанаар төрийн надмын дэнжиг өндөлзүүлсэн уртын дууны шуранхайгаар уянга нутгийнхаа нэрийг гаргасан ухаант бурлуудынхаа сургаалаар ирээдүйн хойчин хүмүүжсэн уянга нутаг жаргалын орон. Сайн уянханы эрдэмийн цараа тавилгүй сарлагын шимээр бэлгсэн тосон бууралхангай үзэсгэлэнд төгөлдөр бүрдсэн 8 нуурын мэлми үйл заяандан удамшсан угулз хэний урлан уянга нутаг мэн үү? Уянга сумын хүндэт зүтгэлтнүүд нэвтрүүлгийн эвент тэтгэгч Баатрин даваад орж захиралтай Gold Magnet хариуцлагатай компани